сурцгаана хөлтөдөө. За сурцгаана. За өнөөдөр бид шинэ хичээл үзэн. За хичээлийнхаа өмнө хэдүүлээ хичээлийнхаа дэгийг хэлцээ. За хичээлдээ бид нар соёлтой оролцохын тулд ямар дэгийг хэлж өгөх зүйтэй вэ? За гараа өргөж за соёлтой оролцох юм тийм ээ? За нэгийгээ сонсъё. За багшийнхаа бас ярьж байгаа тайлбартай сонсох нь. Бусдыгаа хөндлөн тийм ээ? За энэ дээр багшны яг нэмээд өөрийнхөө бас саналаа оруулж болох уу? За хичээлдээ идэвхтэй, санаачлагтай оролцсон тийм ээ? За дэвтэрдээ бас хичээлээ сайн бичиж тэмдэглэж авна. За дараагийн нэг хүсэл зүйл маань энэ багуудад би ийм улаан пост өгч байна. За энэ маань багшийн дэмжлэг хэрэгтэй үед яг энийг өгч байгаа тийм ээ? Багштай боломжтой авах нь шүү дээ. За тусламж хэрэгтэй үед энийг өөрөөр өгөх үү? Хацна. За чилтаа. За эхлээд дэлгэц рүү бүгдээрээ анхаарлаа хандуулъя. За дэлгэцэн дээр юу вэ? За туг гэхгүй далбай туг. Далбай. За ямар улсын далбай вэ? За тэгвэл бид нар бас шинэ улсын далбайтай бас танилцж байгаа байх нэ тий. Энэ ямар улсын далбай вэ гэдэг харагддаг. За Эритре гэдэг улсын далбай. За энэ улс хаана оршдог гэж байна? За хэдэн метр квадрат нутагтай гэж байна? За биш үү? За манай Монголоос ер нь хэр илүү хүн амтай? За тэгэхээр бас том улс юм тийм ээ? За тэгвэл энэ улсын энэ далбаан дээр ямар дүрснээс бүтсэн бэ? За хэдэн дүрсэн? За ямар дүрсэн? За ойлгомжтой. За хөх ногоон өнгөтэй гурвалжин маань ямар гурвалжин? За улаан өнгөтэй. За тэгвэл бид нар улаан өнгөтэй гурвалжин далбаанд орсон улаан өнгөтэй гурвалжин ямар хэмжээний материал авах вэ гэдгийг юу тооцож одоо чадвар байна. За энэ нэг асуудал бас байна тийм ээ? За та нар ер нь ямар гурвалжны талбайг энэ одоо тооцож чадах вэ? Ямар гурвалжны талбайг тооцож чадах вэ? Тэшүүнсний талбайг юу мэдэх үү? Мэдэх. За ямар гурвалжны талбайг та нар мэдэх үү? Олж чадах вэ? Зүйтэй. За та нарын одоо талбайг нь тооцож чадах гурвалж маань гурвалжны тэгшүүнцэд гурвалжны талбайг тооцож чадна гэж байна тийм ээ? За тэгшүүнцэд гурвалжны талбайг яаж тооцдог вэ? Тэгшүүнцэд гурвалжны талбайг яаж тооцдог? За одоо хичээлдээ сайхан идэвхтэй юу мэдчихэж байна тийм ээ? Бүгдийг нэр ялцчих зүшиш. Тэгшүүнцэд гурвалжны талбайг та нар тооцож чадна гэсэн шүү дээ. За яаж талбайг нь тооцох боломжтой? За дүрсээ сайн ажиглах тийм ээ? За тэгшүүнцэд гурвалжны маань энэ 90 градус тулж байгаа энэ талаа бид нар юу гэж авч болох вэ? За суурь гэж авъя. За энэ талыг өндөр гэж авъя. За тэгвэл
багш нь жоохон дөхүүлээд үгүй тийм ээ. За энэ тэгшүүнцэгт гурвуулжингаа бид нар яг гүйцэгээд үгүй тийм ээ. За гүйцэгээр ямар төс болчих чинь вэ? Тэгшүүнцэг. За бид нар тэгшүүнцэгтийн талбайг олж чадах уу? За яаж олох вэ? За энэ тэгшүүнцэгтийнхаа суурийг бид нар яах нь вэ? Уртаа А гэдэг өчиг талаар өндрөө буюу Б гэдэг нь бичээ. За тэгвэл энэ за тэгшүүнцэгтийн талбай бид нар яадаг гэнэ? Өртөргөн хоёрын үржүүлэлттэй тэнцвэрж олдог тийм үү? За тэгвэл бид нар энэ тэгшүүнцэгтийнхаа талбайг олж чадчихна тийм үү? За тэгвэл би багш нь энийг авчиж тэгэхээр яг олчиж байна уу? Цаана юу үлдэж байна? За тэгэхээр энэ тэгшүүнцэгт гурвалжны талбайд олох боломжтой байна уу? За яаж хийж бичиж болох вэ? А гуржуулдаг нь Б. Зүйтэй. А гуржуулдаг нь Б. За тэгвэл бид нар тэгшүүнцэгт гурвалжны талбайг ингэж тооцож болох юм шүү дээ. Тийм ээ? За тэгвэл энэ тэгшүүнцэгт гурвалжны энэ суур явж байгаа энэ А талыг юу гэж нэрлэдэг вэ? Тэгшүүнцэгт гурвалжин дээр талуудыг бид нар нэр өгсөн шүү дээ. Тэгшүүнцэгт гурвалжны юу гэж нэрлэжлээ? Өмнө 6 дугаар ангид за тэгшүүнцэгт гурвалжны талуудыг нь бид нар өмнө тэгшүүнцэгт тулж байгаа талуудыг багш нь сэргээж санааж хэлээ тийм ээ. За 90 градусад наалж байгаа хоёр талыг нь бид нар катет гэж нэрлэдэг. Сонсно. Санаж байна уу? За катет. За энэ Б бол юу ахнаа тэгвэл? Б бас катет тийм үү? Мөн катет. За тэгвэл энэ талыг бид нар С гэж биччих юм бол С гэж нэрлэдэг тийм. За хоёулаа катет. За энэ тал нь за нэг сайн нэг ойрцсон нэр аяар хэлж. Гифтнус. Тийм ээ? Гифтнус гэж бид нар тэгшүүнцэгт гурвалжны гурван талыг бол ингэж ялгаатай байлгаж хэлсэн шүү дээ, тийм ээ? Тэгэхээр тэгшүүнцэгт гурвалжин хэдэн катеттэй? 2 катеттэй. За тэгэхээр цаашид бид нар тэгшүүнцэгт гурвалжныхаа талуудыг ингэж нэрсэж явах хэрэгтэй юм шүү дээ, тийм ээ? За тэгвэл энэ тэгшүүнцэгт гурвалжны одоо талбайг олох томьёоллоо хэдүүлээ одоо энэ талуудаа ашиглаад илэрхийлж хэлье тийм ээ. Юу гэж хийж болох вэ? А Б чи юу байгаа вэ? За тэгвэл энийг юу гэж илэрхийлж хийж болох вэ? Тэгшүүнцэгт гурвалжны талбай юутай тэнцвэр? За гараа өргөд яг тодорхойч хэлэх маань. За эдэн бай. За тэгшүүнцэгт гурвалжны талбай катетыг үржүүлдэг. За катетыг үржүүлэх катетгээр катетуудын үржүүл гэж хэлж болно тийм үү? Катетуудын үржүүрийг юу гэж хэлдэг? За хоёрт бас хэлж болно тийм ээ? За одоо бас бид нар томьёолоо бас өөрийн үгээр бас хэлж бас сурах хэрэгтэй шүү дээ тийм ээ? За тэгэхээр энэ томьёолоо хэлээд авъя. Тэгшүүнцэгт гурвалжны катетуудын талбай катетуудын үржүүлийн хагастай тэнцвэр. Бид нар хоёр тугаан гэдэг үгийг бид нар яаж хэлж байна?
өнөөдөр бид нар ямар хичээл үзэх нь вэ? За гарч ирж байна. Олох. Өнөөдөр шинэ хичээл үзэх юм байна. За энэ хичээлийнхаа өнөөдөр зорилгоо танилцуулъя. За явж байна. Дурын гурвалжны татвар гол сурах. За нэг та нарын мэдэхгүй байсан нь гурвалжны татвар гол сурах нь шүү дээ, тийм ээ? За хичээлийн маань яг өнөөдрийн хичээлийн маань зорилт болохоор гурвалжны татвар болох томьёо гаргах хэрэглэх. За өнөөдөр томьёо гаргах нь шүү хөөтөдөө. Энэ дээр сайн идэвхтэй, сайн юу авах нь? Санаачлалтай орчих хэрэгтэй юм, тийм ээ? За. За би та нартай самбар дээр энэ гурвалж нь тавья, тийм ээ? За гурвалжгаа тавьчих. За. Бид нар гурвалжныг юу гэж амьддаг вэ? Өнцгөр нь юу гэж амьддаг? Гурвалжингаа бид эргүүлээд байхад яг нь суурь маань ингээ өөрчлөгдөж байх боломжтой юм. Тийм ээ? Аль талыг бид нэр суурь болгож авах боломжтой юм. За. За энэ гурвалжин өгчжээ. За энэ хурц өнцөгтэй. Тийм ээ? Өшөө ямар нэршил өгөх болохоор адил байж чадчихна энэ дээр. Энэ дээр болохгүй шүү дээ. Ингээд эргүүлэхээр адил хажууд болж ирсэн тийм үү? Ингэсэн чи адил хажууд байж чадчихна. Ингээд харах юм бол за тэгтээ энэ бол хоёр тал нь тэнцүү байх юм бол бид нар адил хажууд гэдгийг нэрлэн тийм ээ? За. За багшны гурвалжны энэ тал хажуу талыг нь суурь болгоод юм байна. Тийм ээ? За тэгвэл энэ гурвалжны тал байг ер нь олох ямар ер нь боломж байна гэж та нар харж байна. Бид нар ердөөсөө юу мэдчихэж байгаа вэ? Тэгшээзэх гурвалжны талбай юм гэдэг юм тийм. За тэгвэл энэ хурцүзэх гурвалжны талбайг олох ямар боломж юм та нар жаахан ажиглаад та. Бид юу мэдчихэж байгаа вэ? Бид юу мэдчихэж байгаа вэ? Тэгэхээр мэдчихэж байгаа юм аа. Ашиглаад боломж байна. За хулан өндрийг нь за багш нь тэгвэл өндрийг зурчих уу? За зурчих. Тэгэхээр бас арай дөхөн харагдаж магадгүй тийм ээ. За өндрийг За өндөр зурснаас цаашаа юу ажиглаж байна вэ? Өндөр татснаар энэ гурвалжин маань хэдэн хэсэгт батчих? Ямар хоёр? Тэгшүнзэг хоёр хэсэг хуваагдчихлаа. Тэгвэл бид нар тэгшүнзэг гурвалжны талбай болчихлоо. За тэгэхээр энэ гурвалжны талбай За хин гарч гүйцэлтэй хийх юм. За гүйцэлтэй хийж юм байна. Ингэж гүйцэж болох юм байна.
тэгшүүцэгтийг харъя. Тэгвэл энэ гурван бид нар талбайг тооцох гэж байна шүү дээ, тийм. За тэгвэл ингээд гүйцэд ихээр энэ маань ямар төсвөө шилжиж болж байна? Тэгшүүцэгт. За тэгвэл тэгшүүцэгтийн талбайгаа бид нар олж чадах уу? Яаж олох вэ? Ой, тийм. Тийм ээ? Өргөн урт хоёрын үржир бол тэгшүүцэгтэй. За тэгвэл яг тэгшүүцэгтийн талбайтайгаа яг энэ гурван талбай юу яаж харьцаж байна? Тэгшүүцэгтийн талбайтай тэнцүү биш. Яа тэнцүү? Сүйтэй тий. За одоо энэ ингээд гурвалжин үүссэн тийм ээ. За энэний хагас нь бол энэ гурвалжин байна тийм үү? Энэ тэгшүүц. За энэ тэгшүүцийн хагас нь энэ гурвалжин. Энэ хоёрын нийлбэр маань юу болох вэ? Энэ гурвалжны талбай байна. Харагдаж байна уу? Зүйтэй. За тэгвэл хэдүүлээ энийг суурай А гэж тэмдэглэж. Тийм ээ? Өндрийг юу гэж тэмдэглүүлээ те? Зүйтэй. Аашаа тэмдэглэжээ. За тэгвэл энэ хоёр өгөгдлөө ашиглаад бид нар энэ гурван талбайг нэмэх боломж байна уу? За. Боломжтой дэвтэр дээр бичиж. За ямар боломж вэ? Өөрөөсөө хараа. Илэрхийлэл энэ гурван талбай гурвалжны талбайг олох томьёогоо илэрхийлж гаргаж чадчихжээ. Гаргачлаа. За тэгвэл дараагийн
болно шүү дээ, тийм ээ? Энэ бол 2-1 гэдэг энд 1 гэдэг коэффициент байна гэж үзэхэд, тийм ээ? 2-1-ийг дүүжүүлэх нь яг уу ааш гэдэг ингээд бас салгаж бас бичиж болно. Эргүүлээд энэ ингийн 2 3 5-3 нь үржүүлэхээр буцаад яг уу ааш маань хаана юу үржигдэх вэ? Нэгт үржигдэх үү? Тэгээд буцаад ийм таврын бицийг бичиж байгаа хэрэг шүү дээ. За тэгвэл бид нэр өнөөдрийн дурын гурвалжны талбайг болох томьёогоо харагчлаа, тийм ээ? За тэгвэл бидний өмнөх мэдчихсэн энэ тэгшинжит гурвалжны юун дээр чинь энэ томьёог биелж ин хаддаг. Биелж байна. Энэ юу болох вэ? Тэгшинжит гурвалжны энэ аа нууч болох уу? Аа нууч. Энэ Б нь юу болох вэ? Ааш нь болох нь тий? Ааш нь. Тэгээд яг үржүүрийгээ хасна хуваахад бас тэгшинжит гурвалжны гарч ирэх тийм ээ? За тэгвэл өнөөдрийн маань хичээлийн томьёо маань та нар бүгдээ ингэ гаргасан байна. За хичээл авчих. Томьёогоо хэлбэрээ дурын гурвалжны талбай суурийг өндрөөр үржүүлсний хагастай тэнцвэр. За энэ гурвалжны тэгвэл талбайг шууд хараад олж чадах нь. За тэр дөрөв өөрийнхнүүдийг нэг нэгж өгөх гэдэг тооцоо тийм ээ. За суурь хэдэн гэж? 5. За суурь 4 гэж. Өндөр нь? 3. За тэгвэл талбай нь юу? Дөрвөө яг хэвчээ бид нар зүйтэй. Өндрөө өндөр нь 3 тийм ээ? Суурь нь 4. Үржүүлээ 12-ийг хуваадах нь 2 буюу 6 тустай. Тооцож чадчих нь. За тэгвэл дараагийн нэг 3 чинь бас нэг ярилцъя. За энэ 3-ны суурь хийдэг. Өндөр нь суурь 4 байна уу? Хэд байна уу? За. За тэгвэл энэ нохоо өнцөг гурвалжны маань өндөр нь хаана бүрдэг? Гаднаа талаа бууж байна тийм үү? За тэгвэл суурийн урт гэхээр алиас аль хүртэл хийх юм бэ тийм? За энэ цэгээс энэ цэг хүртэл хийх үү? Суурь нь гурвалжны маань яг зурагдсан яг хэсэг маань хэдэн нэгж байна? Тэгвэл энэ 3 нэгж маань суурь нь болж байна. Доошоо өндөр маань 4 дахин дээр буухад энэ суурийн урт бол дөөшлөгдөхгүй шүү дээ тийм биз дээ тийм ээ? За тэгвэл суурь хэдэн? 3 өндөр нь 3. За тэгвэл талбай нь хэдэн? 4. Өндөр нь 3, суурь нь 3. Хоёрдугаараа 9-ийг 2 дугаараа 4.1. За тэгвэл бид
уушны хувьд тооцож чадах нь одоо? Чадах нь. За. За тэгвэл багшны та нартай багаараа ярилцаа талбайд хийж байх нь. За, багшаасаа дэмжих хэрэгтэй. Удаан. За, нэг юм анхааруулж багш хэлээ. За, нэг ч тооцохдоо. Энэ хоёр хоорондын бид нэг хийж байгаа тийм үү? За, энийг нэг хийж байгаа.
Агуудыг нь яаж
хүүтэн төрөв.